Сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ онлайнаар өөрийн баталгаажуулалтыг хэрхэн хийх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэе. Онлайнаар баталгаажуулалт хийхин тулд танд Pass гэдэг аппликейшн хэрэгтэй байгаа. Энэхүү аппликейшнийг та iPhone ашигладаг байх юм бол App Store, за эсвэл Samsung ашигладаг байх юм бол Play Store-оос Pass гэж хаагаад татах шаардлагатай байгаа. Гэхдээ Pass аппликейшн нь олон янзаар гарч ирэх бөгөөд та өөрийн ашигладаг сүлжээ болох KT, LG, SKT эсвэл Alterphone гэсэн хэсгээс сонгоод өөртөө тохирохыг татаарай. Аппликейшнаа татаж суулгасныхаа дараагаар хамгийн түрүүнд та өөрийн овог нэрийг бүтнээр оруулна. Үргэлжлүүлэх товчийг дарна. Үүний дараагаар та цэнхэр хөндлөлтийнхаа эхний 6 орон болон дараагийн хэсгийн эхний 1 орон оруулахад болно. Үүний дараагаар та өөрийн гар утасны дугаарыг оруулаад гар утсан дээр нь ирсэн баталгаажуулах кодыг оруулах хэрэгтэй байгаа. Зарим тохиолдолд баталгаажуулах код ирдэггүй бөгөөд энэ үед нь та өөрийн Wi-Fi-аа унтраагаад датагаа асааж өгөх хэрэгтэй байгаа. Та баталгаажуулах кодоо амжилттай оруулсны дараагаар өөрийн хүссэн 6 оронтой тоогоор нууц кодыг зохиох бөгөөд энэхүү нууц кодоо ахин давтснаар тань эхний ээлжний бүртгэл амжилттай үүсгэх болно. Одоо банкаа хэрхэн холбох талаар зөвлөгөө мэдээллийг өгье. Энэ нь болохоор та эхний main хуудас руугаа орох юм бол engine saw гэд нэмэх тэмдэгтэй хэсэг байгаа. Тэрэн дээр дарсныхаа дараагаар үргэлжлүүлэх хэсгийг дарахад та заавалчгүй зөвшөөрөх шаардлагатай хэсгүүд гарч ирэх бөгөөд тэдгээрийг зөвшөөрсний дараагаар дахин үргэлжлүүлэх товчийг дараарай. Үүний дараагаар та ахин гар утсан дээрээ баталгаажуулах кодыг аван оруулах шаардлагатай байгаа. Баталгаажуулах кодоо оруулсныхаа дараагаар та өөрийн харилцдаг банкыг сонгон өөрийнхөө дансны дугаарыг бүрэн зөв оруулах шаардлагатай. Та дансаа холбосны дараагаар таны дансанд 3 оронтой гүйлгээний утга бүхий 1 оны гүйлгээ амжилттай орж ирсэн байна. Танд ирсэн 3 оронтой гүйлгээний утгыг та оруулаад үүний дараагаар хамгийн ихэнд зохиосон 6 оронтой нууц кодыг оруулан үргэлжлүүлэх товчийг даран таны данс амжилттай баталгаажуулах болно. Ингээд та онлайнаар утас холбуулахад ямар ч асуудалгүй боллоо.